дөрүүлсэн сөхөтөө сая ярьж байна. Одоо авраг болоо гэсэн чинь хүсэлтээ өөрт нь мэдээж байсан байж таараа. Тэгээд гарч ирээд надтай бол одоо яг ингээд би бол одоо бүх юма төвлөрүүлээд энд одоо давааны хооронд суугаад сөхөтөө барилдах одоо бүх бэлтгэлээ сэтгэл 100% ч гэсэн бүх юма бэлдээ гарч ирж байгаа шүү дээ. Тэрийг л өмөлдсөн байхгүй сөхөт. Тэр одоо төвлөрсөн сэтгэл зүг өмөл хийсэн байхгүй. Тэгээ гарч ирээд одоо ингээд тэр өөрийнхөө одоо бодол саналыг надад яриад одоо бид нар олон жил барилднаа гэд ингээд энэ жил одоо нэг найз нэгээд ингээ авраг болчихвол дараа жил одоо бид нар олон жил харах юм чи бид нар одоо бас наадам юм дээр болтох юм одоо байх байлгүй. Гү чи тийм байхгүй чи зүгээр барилд. Тэгээд ерөөс ингээл тэр хооронд тэр миний тархинд байсан юм байхгүй би сэтгэлийн юм байхгүй юм болчихж байгаа байхгүй. Нарслан сүхбацан өсгөө ирнэр сэрүү өмбөрцтэй болоод авсан Бара хөлтөн тойроод бүр өргөд гаргаад ирлээ. Тэгээ сөхөт ихсэн дэр хөл аваад хайчаад сөхөчийн хүн хайчаад тэгээ тийшээ алгуулдаг юм шүү дээ. Тэр цогров. Тэг чи намайг ингээд араас тэмчээд зогсоод байгаа байхгүй. Тэгээ тийм байдалд орсон юм чи би яах юм магадгүй урдаас зогсож гар явах байсан баг тий. Хоон зогсож байгаа нь яг хөл юм. Тийм л юм болсон байхгүй. Тэгээ тэр бол үнэхээр одоо бас миний хувьд ч гэсэн энэ бас бөхөөрөлж ирсэн олон жилийн хугацаанд болж л үгэл одоо бас нэг энэ бүхийхэн жудаг ёс одоо уламжил энэ ард түмнийхээ өмнө өөрийнхөө бас нэр хүнд одоо энэ Монгол бүх гэж энэ сайхан зүйлийг ариун дагшин амтнаар нь хадгалж хамгаалж авч явах хэрэгтэй гэсэн ийм л бодолт хийж явдаг юм л. Тэгээ миний одоо энэ бүхий одоо олон жилийн барилдаан наадмын одоо энэ түүхэнд бол бас нэг тийм сэтгэл хэмжүүлж үлдсэн ийм зүйл. Мэдээж одоо хийж байгаа үйлдэл нь олон түмэнд миний үйлдэл буруу харагдаж таарна. Тийм ээ. Тий. Би бол сая тавчхан одоо ойлгомжтой байдлаар хэллээ л гэж бодож байна. Тэгээд ийм л барилдаан болсон.